Сайн уу? Тэгэхээр гайх хэрэггүй. Би та нарын багш биш. Би бол Эйден Рассел, урлаг судлалын багшийн туслах. Бас би хөгжмийн урлагт хайртай. Ягаад гэвэл энэ л хөгжим урлаг хоёр нэгддэг юм. Рокос ч илүү. Та нар харж байгаачлан би попи жишээ үзүүлэх санал тавьсан. Тэрний иргэдэг ширээ тэр дэлгэцтэй холбогдсон байгаа. Бас тэр хайрцагтай соронцнуудтай чи хөгжмөө тоглож бид чиний урлагийн бүтээлийг харах болно. Дамаг. Харж байна уу? Энэ дуу чимээгээр зураг зурж, баримл барьж байгаа юм шиг. Үзүүлээд өгье. Эйвери, сонсооч. Чи энийг сонсох хэрэгтэй. Скайлер, Сани. Рэмбо ахлах сургуульд итгэмээргүй юм а. Миний урлаг судлалын хичээл ийм байсан. Миний анимашн судлалын хичээл ч бас нэр энийг хардаа би өөрсдөө харуулсан хай кавай дөрүүдийг бүтээсэн. Бид бүжгэлж байгаа. Сани үнэхээр хөөрх юм а. Тийм ээ, үнэхээр галзуу. Папи, энэ бол Колин. Сайн уу, Папи? Скай, би явуулчлаа. Дараа уулзах уу? Тайван байгаарай. Чи алхидын найз залуутай болчихсон юм уу? Миний ярьж байсан хүн. Би 6 дугаар ангиас хойш хамт байгаа. Би Рэмбо ахлах сургууль загвараар орсон бол тэр хэвлэлийн чиглэлээр орсон. Нээрээ тийм Колин. Өрөөнийхний селфи авах цаг. Тийм ээ. Тэд наашаа ирж байгаа шиг байна. Эвригийн үсийг хараач. Папи. Сайн уу? Юу болов? Чиний хөгжим. Эйдэн надад чиний хөгжмийг сонсгосон. Чи сайн юм аа? Бид ирэх 7 хоногт шинээр орсон сурагчдад зориулсан уулзалт хийх гэж байгаа юм. Чи DJ хийх үү? Тийм ээ. Биш ээ. Папи зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Тийм үү, Папи? Мэдээж. Дартаа яа. Ярах хэрэггүй. Тэр өдөршлөг төгс байх ёстой. Тэгэхээр бид илүү ихийг сонсох хэрэгтэй байна. Хичээл дуусахад бидэнд шинэ найруулга сонсгоорой. Тэгэхээр маш сайн байх ёстой шүү. Сүүлчийн хонх дуурах мөчид бидэнтэй энд уулзаж сонсхон шүү. Тохирох уу? Тахирлаа. Биш ээ. Папи? Тохирлаа. Тэгвэл удахгүй уулзъя. Сэтгэл хөдлөчлөө. Чи DJ болох нь энэ үдийн өдөршлөгч шүү. Гэхдээ чи өдөржин хичээл тамчин яаж дуугаа найруулах болж байна? Амархан. Надад turntable app байгаа. Би толгой дотроо бодож анхаарлаа төвлөрүүлэхдээ л хангалттай. Папи. Папи, чи байна уу? Юу? Тийм ээ. Хан, Папи дэлхийг дуудаж байна. Би загварын ангид байна. Би төгсгөлд хэрэглэх эхний загвараа сонгох гэж байна. Скайлер эднийг зорсон юм. Надад хоёулаа таалагдж байна. Гэхдээ хоёулаа төстэй. Гэхдээ бид нэгийг л ашиглах ёстой. Санал хураасан яг тэнцчихэд байна 3-3. Тэгэхээр энийг шийдэх хэрэгтэй байна л да. Окей. Би энэ хариулгаа яг дуусгах гэж байна штэ. Би дууга толгоноос гаргачихвал дуусгах чадахгүй. Тэр ээнүүдийн өдөршлөгт DJ хийж магадгүй. Ээнүүдийг нэ хаштаг амьдралын царлага толгойдоо бай. Найруулга хий. Violet, энэ бидний төсөл. Тэр сонгох ёстой. Сууд санаа. Папи, чи найруулга хийнгээ нэгийг сонгож болно штэ. Бодож байгаагаа бидэнд дуулаад өг. Хөгжмийн хэмнэлээр rock. Энэний эсвэр энэний загвар таалагдж байна. Хэмнэл үнэхээр тааламжтай. Өөрөө ирэхгүй инээж байна. Охид минь би хизээч шүүмжилж байгаагүй. Гэвч та нар миний саналыг асуусан. Тийм болохоор би худлах хэлэхгүй. Би сонголт хийх ёстой болохоор зүгээр саналаа хэлчихье. Надад илүү таалагдж байгаа болохоор ялагч нь энэ болог. Ана, дуусчлаа. Би бэлэн. Бид загварын шоуны эхний загвараа сонгочихлоо. Дахиад 6 хийх ёстой шүү дээ. Би нартай уулзах хэрэгтэй байна. Та нар rock. Сайн болж. Үдшилэг ирэх 7 хоногт болно. Бэлэн байгаарай. Чам даатглаа шүү. Хийнэ. Урагшаа. Чи чадлаа. Яста янзтай. Сайн байна. Бидэнд төгс үдшилэгт өмсөх даашин заа сонгох 7 хоног л хугацаа байна. Хувцсны шүүгээ. Яг одоо.